Санамнахаа дараагийн хавьчлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр амлсан ясаараа TCL-ийн цовруулынхаа part 3-ыг ярьж бэлэн болсон байна. Нэгэ шууд бичлэг рүү орцгоё. Энэ хүчтэй минь хамтран ажиллаж буй Just Brand-тэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин час хийсэн хамт just for a moment. За өмнөх хэрэгэ шийдчихэд манай тарьж явтал хэдэн өсвөр насны хүүхдүүд тэдний нүдэн дээр нь юу ч болоогүй юм шиг машин улгаалж аваад зогтоож байтан даралддаг. Мэдээж манай эд ч юу зүгээр ах уу шууд л хүүхдүүдийг хөөж эхлэх бөгөөд нэлийн үзэлцсний эцэс хүүхдүүд улгаан машинтайгаа юм өргөөд баригдцгаадаг. За ингээд хүүхдүүдийг цагдад хүлээлгэж өгтөл гэмт хэрэгээсэн мөртлөө нөгөө хэд нь хогтай санаа зовж байгаа шинжгүй нээлтсэн шигээл байж байдаг. Үүнээс гадна энэ хэд 4 эрэгтэй нэг эмэгтэй хамт явж байсан бөгөөд эмэгтэй нь шал согтуу бараг л тасарчсан гэмээр ухаан мэдрэлгүй болсон байдаг. За тэгээ бодлого цагдаа нар ирж тэдний эргийг шийдэх бөгөөд энэ хэд насан туршийн хүүхдүүд юм бэ нэлээ. Тиймээс бүр ноцтой эрэг үлдээгүй л бол хуулиараа сануулад өнгөрөхөөс өөр аргагүй. Тэгээ энэ хэд дэрийг нь мэддэг болохоор байнга л янз бүрийн хэрэг тарьдагч цагдаа нар нь яаж чадахгүй сануулаад л явуулна. Энэ удаач гэсэн тэдний багш нь хурж ирээд аваад явдаг. Ингэснээр манай эд шууд л эдний сургууль дээр нь ирж ажиллахаар шийддэг. За тэдгээр хүүхдүүдийн толгойлогчийг живнэ гэдэг бөгөөд хуваажин маань тэдэнтэй уулзаж мэдүүлэг авахар болж харин нөгөө тал тарийн маань бусад хүүхдүүдтэй уулзаж дээрлэгэлт байгаа талаар асуудал бүгдээрээ л цаанаа нэг юм нууж байгаа ч аман дээрээ бол дээрлэгэлт байхгүй л гэж хэлцгээдэг. Гэтэл өчигдөр живнтэй хамт масурчсан явж байсан охин харагдахгүй байхлаар нь сургуулаар сайтар хайгаад үзтэл заалны хажуугийн жижигхэн өрөөний шкаф нь цоожлогдчихсан байж байдаг. За тэгээ охиноос яг юу болоод байгааг нь асуудал эхэндээ хэлэхгүй гөрөөж байсан ч зүнхнээс нь нэг юм гарч ирсний дараа аргагүй ихэнд ярьж эхэлдэг. Охиныг Юнжин гэдэг бөгөөд хэдэн сарын өмнө баг зэрэг жин нэмээд түүндээ санаа зовж байтал гинтэл живэнд гарч ирээд нэг юм түн санал болгодог. Наадах чинь одоодын удаг маш чанартай найдвартай дураадаг эмээ гэж хэлсэн үгэнд нэтгээд дуучсан байдаг. Гэтэл нэрэл тэр нь үр дүнтэй байж таарах бөгөөд дахиад уух гэж живнээс асуутал энэ удаа зүгээр өгөхгүй үнийг нь төлөөд аваа гэж хэлдэг. Энэ мэтэр живнээс нөгөө эмээг авч уусаар агаад бүр тогтмол уудаг болсон бөгөөд сүүлдээ бүр эмийнхээ үнийг нь ч дийлхээ байж аргагүй ихэнд түүний дор ажиллаж эхэлдэг. Тэр нь ямар ажил гэхлээр бусад хүүхдүүдэд нөгөө эмээ санал болгож зарах ажил. Тэр нь бол ойлгомжтой энэ уугаад байгаа юм нь юуныхан тураадаг юм байх уу харт амхил байсан юм байна лээ. Ингэж л Юнжин маань юугаач мэдлгүй явж байгаа живний өрхөнд орж санамсаргүй байдлаар харт амхины хамааралтай болсон байдаг. Гэхдээ эцэст нь Юнжин яг юу болоод байгааг ойлгож цагдаад мэдгдсэн ч насан туршаагүй гэдэг шалтгаанаар жив нэг хөдөлгөй дахиад л гараад ирдэг. Ингэж гарч ирснийхээ дараа Юнжинийг цагдаад мэдээлснийг мэдээд түүнтэй бүрэл зэрлэг харьцаж сүултээ бүр байнгын харан хуйшкабанд төвчдөг болсон байдаг. За тэгээ нэгэн сонссон харимын уур нь хурж нөгөө өрөөнд мэдүүлэг авч байсан хожин дээр ирээд энэ бол харт амхины хэрэг байсан байна гэдгийг хэлдэг. Тэгсэн нөгөө хэд нь та хэд мэдсэн нь одоо яана бид нарыг баривчлах гэж байна те. Гэхдээ дааж чадахгүй л ах л та. Учир нь бид нэр насан туршаагүй хөвгтөчүүтэй энтергээд л бардан байж байтал нэрэл тэрэтийг барьж аваад шууд хүүхдийн шоронд ичгдэг. Яг үндэ бол хуулиараа анги ёс хөлтэй. Гэхдээ манай хэд давуу эрэхтэй учраас энэ хүүхдүүдэд зориулж онцгойлон хорж байгаа юм байна лээ. Бүр боловсролын сайд маань хүртэл өөр дээрээ бүх хариуцлагыг аван байж юм шийдвэр гаргасан байдаг. Зангснэр нөгөө бардан байсан хүүхдүүдийг жинхэнэ шоронгийн оргидлуудтай хорж утгаар нь амьдрал үзүүлдэг. Яг энэ нийтийг 20 хүрээнд нь оруулж чад нэг боломж өгдөг л дөө. Хэрвээ дөрүүлээ нийлж байгаа таримыг дийлж чадах юм бол шууд энтэйсээ гарч болно. Гэхдээ харамсалтай нь тэдэнд ямар ч боломж байдаггүй. Харин ч эсэргээрээ харийн маань нөгөө ид дээр сайхан бэлтгэл хийж аваад хамаг ураа гаргах боломж олддог. Тэгээд зогсохгүй нөгөө идийг яг л шоронгийн оргидлууд чиг байлгах бөгөөд нэг ялгаатай нь хоолны үеэр тэднийг очрлуулалгүйгээр төрүүлж холлуулахаар болдог. Дээрээс нь нэмээд хамаг хоолны махыг нь албаар тэднэр тараагаад өгчдөг. Мэдээж энэ бол албаар босод хоригдлуудыг энэ эдийн эсрэг болгож байгаа хэрэг л дээ. Ингэснээр тэдний шоронгийн амьдрал нь улмал там шиг болж өгөрдөг. За тэгээ энэ мэд өдөр хоногуд өнгөрч байтал нэг өдөр жив нуурандаа нэг даруухан байрын хоригдлыг зодоод айчихдаг. Тэгсэн нөгөөх нь өмнө нь сургуультай дээрлэхүүлж байгаад дэсэлгүй уурандаа бүх дээрлэгчдийг алаад орж ирсэн нэлээд аюултай хоригдл байж таардаг. Гэхдээ жив нь ийм аюултай үнтэй орооцолсон гэдгээ дааж сүлд ойлгодог. Зангснэр тэр мөчөөс эхлээд нөгөө хоригдл живнийг байнгын ажиглаастай яг яах гээд байгааг нь мэддэхгүй үнэн төгшүүртэй амьдралд амьдруулж эхэлдэг. Гэтэл нэг өдөр нөгөөх нь нууцаар албаг улгаалж явахыг нь живийг харчихдаг бөгөөд бодлого шалгалтаар албаг дутсан тогтоогдож нийтийн нэгжлэг зарлагддаг. Тэгсэн энэ үеэр жив нөгөө хоригдлыг албаг улгаалсан гэдгийг нь хэлтэл харамсалтай нөгөөхөөс нэгжтэл юу ч гарч ирдэггүй. Тэгээ яг ингээд нэгжэд өнгөрсний дараа нөгөөх нь өөр газар нууцсан байсан албагаа аваад живнийг алах гэж дайрдаг. Мэдээж өөр хавьд нь зөндөө хүмүүс байсан болохоор харгалзагч нар түүнийг зогсоож яддаг л да. Гэхдээ энэ үед жив нь бүр өмдөн дөшөөж мэдсэн бараг л дотроо аль эдийнэ өвчгсөн байдаг.
За энэ мэд тамийн амьдралаар амьдарч байтал мэдээж нийтийн эцэг их нь хүүхдүүдэд хайж эхэлсэн байх бөгөөд сайдтай бөөндөө ирж уулзцаадаг. Тэгтэл сайд ч хүүхдүүдийг нь шоронд хийсэн гэдгээ нуулгүй хэлэх бөгөөд маргааш сургууль дээр ирж хүүхдүүдтэйгээ уулзаарай гэж хэлдэг. Маргааш нь ч болж эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ уулзцаах бөгөөд насан туршийн хүүхдийг хорлоо байрлаа гэдэл бөөндөө сайд руу дарж эхэлдэг. Тэгэхээр нь та нарын хүүхдүүд бүр маш нарийн зохион байгуулалттайгаар хаар тамхи зарж байсан. Гэтэл энэ хэрэгт эцэг их нь сургууль нь бүр цаашлаад шүүх цагтаанч хариуцлага тооцож чадаагүй учраас бид нар оролцож байна гэж хэлдэг. Манай хүүхдүүдийн чинь хийсэн бүх хэрэг нотлого баримттайгаа байгаа. Хэрвээ бидэнд гомдол гаргамаар байвал гаргаж болно. Гэхдээ бид нэр танаа хүүхдүүдэд заавалчгүй хариуцлага тооцно гэж хэлээд нөгөө хүүхдүүдийг нь буцааж орон руу аваад явдаг. Тэгээ мэдээж хар тамхи зарж байсан нотлох баримттайгаа баригдсан учраас эцэг эхэн ч гэсэн юу ч хэлж чадалгүй өнгөрдөг. Зангиснэр нөгөө хэд буцаад нөгөө тамийн амьдралдаа орох бөгөөд насан турш хүртлээр эндээ хоригдож байгаад дүүнийхээ дараа шүүхээр орж жинхэнэ ялаа идэлхэр болдог. Тэгсэн гайтай юм шиг яг тэр шоронд нь энэ идэд хар тамхи нийлүүлдэг байсан хүнийх нь гар үлнэ байж таарад ам алдчихж магадгүй учраас живүүнийг цааш нь харуулахаар утгалж угаар зурдгарыг манд дуусдаг. За ингээд живүүнийг утгалууллаа гэж боттол хэн нэгэн урдуур нь орж аварсан бөгөөд тэр нь гүчөл буюу манай Хуваажины найз үсгийг алсан сурагч байж таардаг. Яг хөө гүчөлийн хувьд хутгийг нь гараараа алсан болохоор азар хүнд бэртэлгүй өнгөрсөн байдаг. Тэгээ Хуваажины найз үсгийг алсандаа одоо бол маш их гэмшиж байгаа бөгөөд түүний өмнө багч гисэн гимээ цайруулахын тулд л живүүнийг аварсан юм байна лээ. Мэдээж дур мэдэн живүүнийг хорж байхад нөгөөх нь алуулчих юм бол бүүн асуудал болох байсан ч азар гүчөлийн ачаар аюулгүй өнгөрдөг. За үүний дараагаар манай хэд офис дээр байж байтал гинтэл нэг залуу сайдтай өөрийн биеэр уулзмаар байна гэж түрээд ирдэг. Юу болсон гэсэн чинь энэ хүний хүүхэд нь мөрөөдө тоглоомонд донтчихсан бөгөөд ээж аав хоёрыгоо баахан өрөнд оруулж хайчгаад ор сороггүй алга болсон байдаг. Уг нэхний удаа хүүн их хэмжээний өрөнд орох үед хүүгээ ойлгож уучлаад бүх үрийг нь дараад өнгөрөөсөн ч төдөөдлгүй дахиад л баахан өрөнд орчихдог. Тэгээ энэ мэт үйлдэлүүд удаа дараа давтагдсан бөгөөд яах учраа олохгүй байж байтал гинтэл нэг өдөр хүүн ор сороггүй алга болсон байдаг. Тэгээ өөрхийн минь бүр яах учраа олохгүй аргаа барахтаа сайдад дандаж хүүхдийн сургууль дээр мөрөөдө тоглоомын сүлжээ байгаад байх шиг байна. Тэрийг судлаад хүүг минь олоод өгөөч гэж гоохоор ирсэн байдаг. Ингэснээр энэ удаа гүндэмэн сурагчийн төр төвөрж сургууль дээр нь ажиллахаар болдог бөгөөд нэрэл нөгөө аавын хэлснээр тэр сургуулийн сурагчид бүр тэр жигтэй мөрөөдө тоглоомд живцгээсэн байдаг. Тэгтээ энэ хүүхдүүд энийгээ ерөөсөө мөрөөдө тоглоом гэж боддоггүй зүгээр л онлайн тоглоом гэж ярьцгаад юм байна лээ. Албаар юм уу эсвэл ингэж идэхүүл хөнгөн санагддаг болохоор тэр юм уу бүү мэд. За тэгээ гүндээ маань ангийнхантайгаа танилцаад явж байтал нэг хүүхэд түн дээр хурж ирээд нөгөө тоглоомоо зааж өгөх бөгөөд эхлээд бол ямар ч мөнгөийг шаардлагагүй бүртгүүлэхэд л 50,000 бонустай байдаг юм байна лээ. Тийм болохоор хитэг авталгүй зүгээр л тэр бонусаараа тоглоцоход болоорой гэж хэлээд утсан дээр нь аппликейшнийг татаж өгөөд шинэ хаяг нээж өгдөг. За тэгээ энэ талаараа оройн нэрээд нөгөө хоёртаа хэлэх бөгөөд тэдний тоглож байгаа аппликейшн бол зүгээр л нэг програм ажиллаж байгаа юм байна лээ. Зөв тогтлыг нь л олчих юм бол амархан хожиж болохоор харагдаж байна. Гэхдээ би тэдэнд баригдахгүй тулд худлаагаасаа ялагдаж мөнгө алдсан дээр бах тэ энэ төр гэдэл гүндээ маань нэлээд өөртөө ихтэй байдаг. Тэгэхээр Нуажийн түүнд үнэмшилтэй авахын тулд чи заавал хожигдох шаардлагагүй зүгээр л өөрийнхөө тоглол. Тэр нь хамаагүй үнэмшилтэй. Тэгээ хэрвээ үнэхээр л чи наад програмынхаа учрыг нь олоод хожиж чадах юм бол тэр мөнгөө өөрөө авч болно. Би зөвшөөрлийг нь өгье гэж хэлдэг. Тэгсэн гүндээгийн маань бүр инээд нь хүрээдэл тэр шүнжэнгөө нөгөө тоглоомоо тоглож хонох бөгөөд ихэндээ нэлээд хожиж байсан ч эцтэй гэхэд 1 сая вон алдаад дуусдаг. За тэгээ маргааш нь сургууль дээрээ иртэл нөгөө зааж өгсөн хүүхэд нь өө чи яах гэж өөрийнхөө мөнгөөр тоглож байгаа юм бэ? Зүгээр л урамшууллаараа тоглоод л болчихгүй. Гэхдээ одоо нэгэнт мөнгө алдчихсан юм чинь буцааж авах хэрэгтэй шүү дээ. Би чамд мөнгө зээлэх хүн олоод өгөө гэж хэлээд хүнээс мөнгө зээлж өгдөг. Тэгсэн гүндээ маань бүр нэмж зээлж алдсаар байгаад эцтэй гэхэд 20 саяыг алдчихдаг. Гэхдээ энэ бол яг үндэ манай Хуваажины төлөвлөгөө байсан юм байна лээ. Албаар гүндэг тоглуулж баах үүрэнд оруулах юм бол нөгөө мөнгө хүлэгчт нь манай хүний араас ирэх нь тодорхой. Тэгээ тэр үед нь л барьж авахаар төлөвлөсөн юм байна лээ. Нэг үгээр бол гүндэг өгөөшүүлээд ашиглажсан л гэсэн үг. Нэрийн тоглоомын аппликейшн угаасаа ийм зарчмаар ажилладаг бөгөөд эхлээд донтуулаад дараа нь тэр хүндээ мөнгө зээлүүлнэ. Тэгээд тэр хүнийгээ дааж давшгүй үүрэнд оруулаад байнга дарамтлаж хамаг мөнгийг нь шулдаг систем. За тэгтэл яг л Хуваажины бодсны дагуу нөгөө мөнгө хүлэгчт нь гүндээрөө залгах бөгөөд удалгүй түүн дээр ирж дарамтлах нь тодорхой болдог. Тиймээс гүндэгээр өгөөшлөж байгаад нөгөө хэдийг барьж авахар төлөвлөсөн ч гүндэг ажиглаж байсан харийн маань хоолноос олоод түүнийг нөгөө хэдэд алдаад явуулчихдаг. За тэгсэн нөгөө мөнгө хүлэгчт нь өрөөдөлж чадахгүй хүмүүсийг хүчээр барьж аваад янз бүрийн гэмтэр хийлгэж мөнгө олж авт юм байна лээ. Тэгээ холгаа дэрэм хийж чадахгүй хэдийг нь өөрсдийнхөө байрладаг газар хүчээр хорж байгаад хүмүүс рүү мессеж өчөх зэрэг ажилдаад ажилладаг. Тэгээ яг хуу манай гүндээ хүн дээрэмдэж чадахгүй байсан болохоор тэдний байранд нь хоригдож ажиллахаар болдог.
Гэхдээ манай гүндээ чинь IT-ийн мэрэгжилтэй юм болохоор нөгөө эдийн ажиллахгүй байгаа сервер энтрийг нь ажиллуулж өгөөд босоод хүүхдүүдээсээ арай дээр нөхцөлд ажиллаж эхэлдэг. Мэдээж толгой.com руу нэвтрэх боломж олж аваад мэдээлэл цуглуулах зорилготойгоор л худлаад эднэрт тусалж байгаа юм байна лээ. За энэ хооронд гүндийг нүдэн дээрээ алдсан харийн маань гимшиж өөрийгөө буруутгах бөгөөд түүнийг болохоор хичээнгүйлэн ажиллаж эхэлдэг. Тэгээ явж байгаад нөгөө хамгийн анх гүндээдийн тоглоомыг зааж өгсөн сурагчийг олж ирээд яг тэдний ашигладаг аппликейшн аль болохыг нь заалгаж аваад мэдээлэл олохоор шийддэг. Тэгсэн нөгөө зааж өгсөн аппликейшны баннер нь бусад баннеруудаас арай өөрөөр навчиж байх бөгөөд тэр нь Morse-ийн код байсан гэдгийг нь анзаарч чаддаг. Ингэснээр нөгөөхийг нь уншаад үзтэл нэг газрын байршил байх бөгөөд гүндээ маань толгой хом дээр сууж байгаа болохоор харж магадгүй гэд хөөрхөн Morse кодоор нөгөө эддээ тохиогсон болж таардаг. За тэгээ манай хоёр шууд л нөгөө газар руу хөдлөх бөгөөд очисон даруйдаа тэр газрыг жинхэнэ утгаар нь төвөөж айдаг. Ялангуяа харийн маань гүндээд баг зэрэг сэтгэлдээ олчихсан, дээрэс нь өөрөө гүндээг алчихсан болохоор нэлээд ууртай байгаа нь ойлгомжтой. За ингэснээр нэг хөдөлгөөн манай хоёр бүх хүмүүсийг нь зохицуулаад гүндээ болон бусад орогдож байгаа хүмүүсийг аварч чадах бөгөөд хуажийн харин үргэлжлүүлэн боссийн нараас явдаг. Нөгөөх нь хөөрхөн хурган залтай гараа бас хаан манаа зөмлөө цухтааж махтаацсан. Гэхдээ тэгэл хөрх юм нэг холтолгүй баригдчихдаг л да. За ингэснээр эцэст нь бүх зүйл сайнаар дуусах бөгөөд хамгийн сүүлд нөгөө мөрөдө тоглоомд онцсон хүмүүстэй хуажийн нэрж уулздаг. Та хэд өөрсдийгөө л өвөрчтэй өрхөнд орсон хохирогчд гэж бодож байгаа ах л та. Гэхдээ яг үнэндээ та нарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа эцэг эхчүүд чинь л жинхэнэ хохирогчд. Хайрлаж өсгсөн хүүхдээсээ болоод ажил дээрээ мөнгө үлгчид зодуулж ичмээр байдалд орж байгаа. Өглөөнөөс орой олдол ажиллаж байж олсон мөнгөө хүүхдийнхээ тэнэг үлдээс олж танихгүй хүн дээрэмдүүлж байгаа тэтэл жинхэнэ хохирогчд. Тиймээс өөрсдийгөө хохирогч биш харин ч эсэргээрээ буруутнууд гэдгээ хүлээн зөвшөөрөөд ухаантайхан шиг амьдрах хэрэгтэй гэдгийг сайтар ойлгуулж байгаагаар 7 дугаар анги маань дуусдаг. Боловсролын эрхийг хамгаалах товчооноос улс даяар эсэлтийн шалгалтанд орох гэж байгаа хүмүүсээс шийсний шинжилгээ авах өдөртөмж гаргасан ч хэд хэдэн сургууль тэр дүрмийг нь дагаж мөрдөхөөс татгалздаг. Мэдээж манай эдийн зорилго нь өмнөх хэрэгээс болоод өөр сургуулиуд дээр ч гэсэн ард амхны хэрэглээ ойж магадгүйгээд энэ дүрмийг гаргасан ч сурлагаараа нэлээд өндөр жагсдаг нэг сургууль тус дүрмийг мөрдөхөөс татгалзсан нь манай эдийн анхаарлыг татаж тэрхүү сургууль дээр шалгалт хийхээр болж байгаагаар 7 дугаар анги маань эхэлдэг. За тэгээ нөгөө сургууль дээр нь яваад очтол нэг ангид шалгалт авч байхдаа таарах бөгөөд яг тэдний нүдэн дээр шалгалт өгч байсан нэг хүүхдийн хамарнаас нь цусгаараа тухайлдаад онцгдаг. Манай гурав цандралтаад нөгөө хүүхдийг яралтай эмчийн өрөөрөө хүргэх бөгөөд хамгийн сонирхолтой нь ангийнх нь нэг хүүхэд хажууд нь унаж байхад бусад хэдэн огтоосон шинжгүй шалгалтаа өгсөөр л байдаг. За саяны ундаг хүүхдийг Хёммин гэдэг өгөөд удалгүй ээж нь бөөн сүр бадруулсаар орж ирдэг. Гэхдээ хүүхдээ ухаалтаж унсанд нь сандрах биш шалгалтаа дуусгаж чадаагүй болохоор л ингэ сүр бадруулж байгаа юм байна лээ. Уг нь энгийн хүн байсан бол хүүхдийнхээ эрүүл мэндэд нь анхаарах ёстой байтал энэ ээжийн хувьд шалгалтаа дуусгаж чадаагүй л хамгийн чухал асуудал байдаг. За үүний дараагаар манай ээд энэ сургуулийн хүүхдүүдээс шээсний шинжилгээ авах болсноо мэдэгдтэл баахан ээж нар шуугилдаж орж ирээд хүүхдүүдээ явуулчихдаг. Манай хүүхдүүдийн хувьд яг энэ цаг үе бол хамгийн чухал мөч. 1 минут 1 секундыг ч дэмий зүйл зарцуулж болохгүй тийм л чухал үе. Тиймээс та нарын дураар хүүхдүүдийнхээ ирээдүйг баллаж чадахгүй нэ гэд эсэргүүцдэг. Тэгэхээр нь хэрвээ тэр шалгалтандаа орох нь танаа хүүхдүүдэд үнэхээр л тийм чухал юм бол заавалчгүй шээсний шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй. Учир нь шинжилгээнд хамрагдаагүй хүүхдүүдийг шалгалтанд оруулахгүй гэж хэлснээр эцэг эхчүүд нь дуртаа дургүй шинжилгээнд хамруулахаар болдог. Харин энэ үеэр өмнөх шалгалтын хариунд гарсан байх бөгөөд Хёммин маань шалгалтын үеэр ухаан алдаж унснаас болоод 2 дугаар харинд орчихсон байдаг. Мэдээж энийг нь харсан Хёмминий ээж түүнд маш ихээр уурлаж гомдох бөгөөд Хёммин ч энэ бүхэнд өөрийгөө буруутгаастай. За энэ Хёмминий ээж бол нэлээд ширүүн бөгөөд түүнийг ангаахын чиглэлээр сургуульд оруулахын тулд юу ч хийхээс буцахгүй нэг. Хёмминийг бүр багаас нэхлээд л хичээлд нь бэлдэж эхэлсэн бөгөөд ангаахын сургуульд оруулахын тулд тансаг гэрээ заран байж энэ сургуулийн ойролцоо нүүж ирсэн байдаг. Тэгээд зогсохгүй Хёмминий өрөөний хаалгыг нь хүртэл авчихсан бөгөөд яг дэрэгдээс нь хичээл хийгийг нь өдөржин хараад суучдаг. Бас болоогүй өдөрт 3 цаг унтааж үлдсэн цагт нь ямар ч амралтгүйгээр хичээл хийх хатуу хуваартай. Хёммин маань бүр багасаа л ийм амьдралаар амьдарч ирсэн бөгөөд харамсалтай нь ингэж их хичээсэн ч ээжийнхээ сэтгэлд хизээж хүрдэггүй байв. Тэгтэл удалгүй Хёмминий ээж нь хөзөлдөж байгаад яг өөртөө адилхан хүүхдүүдэд шахдаг ээжүүдийн группт нь нэгдэж чаддаг. За тэгээ нөгөө групп дундаа хичээнгүйлэн тал засаж явсаар байгаа толгойлогч маягийн нэг ээжтэй нилээн дотносож чаддаг. Тэгсэн нэг өдөр нөгөө толгойлогч ээж Хёмминий ээжэд нэг эм өгөх бөгөөд тэр нэг төрлийн сэргээгч юм байж таардаг. Яг анхаарал сарных өвчтөй хүн уудаг юм бөгөөд энгийн хүн уух юм бол улам сайн анхаарал төвлөрдөг учраас орлогонд нь мэдгэдэггүй зөрчилөлт гарнаа гэж хэлдэг. Тэгсэн нэрэл тэр имийг нь уусан Хёмминий сурлага эрс сайжирч эхэлдэг. Гэхдээ харамсалтай нэг хөдөлгөөн нөгөө имийг Хёмминд нөлөөлөхөө болох бөгөөд Хёммин маань буцаад сурлах нь модож эхэлсэн болохоор ээжээсээ арай өөр төрлийн хүчтэй юм байна уу гэж асуудаг.
Ээж нь ч мэдээж түүнээс сурлагал дэвшилж байвал юу ч хийхээс буцахгүй юм болохоор интернетээ судалж байгаад нэг юм олох бөгөөд нөгөөх нь үнэхээр л өрнөлөөтэй юм болж таардаг. Ингэснээр ээж нь Хяминд нөгөө эмээ байнга өксөөр байгаад бүр хөвшмөл болох бөгөөд уг нэмийн ачаар сурлаган дэвшилж байгаа ч эсэргээрээ Хямины бие эрс модож эхэлдэг. Гэсэн ч ээж нь эмээ өгөхөө зогсоохын оронд элсэлтийн шалгалт хүртэл Хяминд үргэлжлүүлэн эмээ өгөхөөр шийддэг. Шалгалтаа л амжилттай давчих юм бол бүх зүйл дуусна гэж бодоод гүрэлгэж байгаа нь. Гэтэл харамсалтай нь тэр нь нэлийн хүчтэй харт амх байсан бөгөөд шээсний шинжилгээгээр Хямми маш ноцтой байдалтай байгаа нь тогтоогддог. Бусад хүүхдүүдээс ч гэсэн хориотой эмийн жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд ээж нар нь бүгдээрээ хүүхдүүдтэй хориотой эм өгдөг байсан нь тодорхой болдог. Гэхдээ энэ хүүхдүүдийн хэрэглэж байгаа эмний хажууд Хямминых бүр шууд утгаараа харт амх бөгөөд маш удаан хэрэгэлсэн учраас амь насанд нь нэлээд аюултай болж ирсэн байдаг. Тэгсэн шинжилгээний хариу гарахаас өмнө Хямины ээж хүүгээ дагуулад гэрлүүгөө явчихсан бөгөөд шалгалт хүртэл эмээ өгч байгаад өөрөө бэлтгэр шийдсэн байдаг. Хямын ч хөрхим нь өөрөө ч мэдээлгүй харт амхны донтогч болчихсон учраас ээжээсээ эмээ гуйж аваад яг уух гэж байтал азар манай эд тэдний гэрлөөнд хүчээр орж ирээд зогсоодог. Ингэснээр Хяминыг яаралтай эмнэлэг твтүүлэх бөгөөд харин түүний ээжийг хуажийн дааж авахар болдог. Хүүдээ ийм харгас хандсан ээжийг өөртөө нь яг адилхан хандахар шийддэг. Ингэснээр Хожин мэн Хямины ээжийг шууд тэр даруйдаа гэрт нь ороод яг Хяминыг яаж амьдруулж байсан шиг нь хатуу дэглэмээр хичээл хийлгэж эхэлдэг. За тэгээд үнэхээр өөрийнхөө гаргасан энэ хөтөлбөрийн дагуу бэлдээд ангаахын сургуулийн босгыг нь давж чадах юм бол Хяминтай уулзуулъя гэж хэлдэг. Тэгээ угаасаа Хямины ээжэд сонголт байхгүй учраас Хожины үгэнд ороод хичээлж эхэлдэг бөгөөд өөрийн биеэр мэдэрч байж л хүүхдтэй ямар хатуу хандж байснаа эцэст нь ойлгодог. Харин нөгөө талд харт амхны нөлөөнөөсөө бүрэн гарахын тулд Хямми маань баггүй хугацааг өөртөөгөө тэмцэж өнгөрөөдөг. Нэлээд хэцүү цаг хугацааг туулсан ч эцэст нь гүндэгийн тусламжтай өөрийгөө дийлж чаддаг. Гүндэ маань ч гэсэн багтаа Хяминтай төстэй амьдрал тоолж өнгөрүүлсэн болохоор түүнтэй ярилцаж нэлээдгүй дэм болж чадсан байдаг. За тэгээ хэд хоног өнгөрсний дараа ээжийг нь Хяминтай уулзуулах бөгөөд одоо л ойлгосон байх гэсэн чинь ээж нь Хяминтай уулзсан даруйдаа дахиад л нөгөө хичээлээ ярьж эхэлдэг. Гэхдээ энэ удаа Хямми маань бүрмсэн шийдсэн байх бөгөөд дахиж ангаахт орохын тулд хичээл хийхгүй би өөрийнхөө хүснээр амьдрна. Тиймээс таач гэсэн миний төлөө биш өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй гэж хэлэх зоригтой болсон байдаг. Ингэснээр ээж нь ч гэсэн хүүгээ хүчилж чадахгүй учраас эцэст нь бууж өгдөг. За үүний дараагаар нөгөө сөрөг намын нэр дэвшигч Гөчөл буюу манай Хожины найз үсгийг алсан сурагчтай ирж уулзаад түүнийг шоронгоос гаргаж буй зураглалаар 8 дугаар анги маань дуусдаг. За тэгээд нэг иймэрхүү байлаа. Тэгээ ямар тааж амлалтандаа өрөөд чадлаараа л парт 3-аа хурдан орууллаа. Та хэд нэрээ лайкийг ямар хурдан өргөж байна. Одоо тэгээд сүүлийн партыг нь 12,000 дээр оруулъя гэж бодлоо. За тэгээд сүүлийн партаа ордог үзхийг хүсэх юм бол лайкаа сайн дараарай. Дараагийн ажлаар уулзлаа. Түр баяртай.